хүргэе. За ингээд 8 дугаар ангийн химийн суурь боловсролын гүйцэтгэлийн үнэлгээний материалын тайлбарыг хүргье. За нэгдүгээр тест нь бол юу гэж асуусан бэ гэхээр шингэний эцэг хүнийг болвол хэмжихэд ашигладаг дараах шил савнуудыг зөв нэрлсэн нь аль вэ гэж асуусан байна. За үүнийг хийхдээ яах вэ гэвэл эхний ээлжинд энэ цоргыг ингээд онгоолоод ингээд ийм шил сав байх юм бол энэ бол пиретик. За энэ бол пиретик нь нэгдүгээрх нь бол био за бүретик. За бүретик гэж бичсэн байна. За хоёр дахь нь бол яах вэ гэвэл хэмжээс цилиндр гэдэг энэ бол хаана байдаг вэ гэхээр юун дээр байдаг. Сурах бичгэн дээр бол байдаг. За хэмжээс цилиндр бол энэ байна тий. За хэмжээс цилиндр гээд энэ байж байна. За тийм учраас энэ дээр бол бүгдээрээ бол хэмжээс цилиндр хоёр дахь нь бол хэмжээс цилиндр болж таарлаа. За гурав дахь нь бол пипетик байна. За ийм учраас нэг юм бол хариулт. За энэ бол хэмжээс цилиндр сайхан зурж аваад хийгээрэй хүүхдүүдээ. За энэ болохоор пипетика байна. За ингээд нэгэн сурагч хатуу байцвийг шингэрүүлсэн хөхрийн хүчил дээр нэмж температурын өөрчлөлтийг хэмжих туршилт хийсэн. Доорх зураг шингэрүүлсэн хөхрийн хүчлийн анхны температур болон үүсэн усанд эсцийн температурыг харуулсан байна. За тэгэхээр энэ 15, 16, 17, 18, 19, 20 байгааз. Тэгэхээр 15, 16 энэ дээр 16 байна гэсэн үг. За дараа нь энэ 20 байна, 21, 22 байна. 22 байна. Тэгэхээр 22-оос температур хэрхэн өөрчлөгдсөн бэ гэхээр T2-оос T1-ийг ясдаг штэ. Температурын өөрчлөлтийг орлохдоо дельта T буюу температурын өөрчлөлтийг олохдоо 22-оос 16-ыг асгаар 6 буюу 1-ийн бол D хариулт нь биш 2-ын D хариулт нь бол зөв байсан байна гэж үзнэ. За 3 дугаар тест болохоор бодис материалын халуун хүүтэй хэсгийг тогтоохын тулд термометрийг ашигладаг. За энэ одоо хідээс хідийн хооронд явж вэ гэдэг. 30-аас 31-ийн хооронд за 31, 32, 33, 34, 35 бол энд байна. 36, 37, 38, 39 худлаа хэлчлээ уучлаарай. 30, 30.1, 30.2, 30.3, 30.4, 30.5 байсан байна. 30.6, 30.7, 30.8, 30.9, 31 гэдэг чинь тэ. За тэгэхээр энэ дээр бол энэ хавьд байгаа учраас 30.1, 30.1, 30.2, 30.3 буюу 3-ын бол B хариулт нь зөв байсан байна. 31.7 гэвэл бүр 31-ээс дээш гарах хэрэгтэй байсан байна. Гэтэл тэгээгүй байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө 30.3 буюу B хариулт байжээ. За натрийн сульфатын уусмалыг баарийн хлоридын уусмалтай ойлж хоёр шин давсыг холимог гаргаа авах туршилтын аргачлал бүхий зураг өгөгдөжээ. Мэдээллийг ашиглан 4-5 дугаар даалгаврыг гүйцэтгэнэ үү гэж байна. За тэгэхээр натрийн за үгээр бичнэ штэ тийм ээ. За натрийн за яагаад ингэж вэ? За натрийн сульфат дээр нэмэх нь баарийн хлорид. За урвалын үр дүнд натрийн хлорид, баарийн сульфат гэж солилцож чинь тий. За ингээд энэ дээр бол натрийн хлорид дээр нэмэх нь баарийн сульфат гээд. Тэгэхээр одоо натрийн сульфат дээр баарийн хлорид их байдсан зүг байна. Натрийн хлорид дээр нэмэх нь баарийн сульфат гээд 4-ийн бол A хариулт нь зөв байжээ. Шүүлтүүрийн цаасан дээр үлдсэн А бодисын нэр болон шүүгцийг тодорхойлно. За тэгэхээр энэ баарийн сульфат нь хатуу төлөв байдалтай усан дуустдаггүй тундас учраас шүүлтүүрийн цаасны энэ A хэсэгт энд бол
барын сульфат байгаа. Харин энэ натрийн хлорид нь уусдаг давс уусмал учраас энэ шүүгдэс дотор буюу энд бол натрийн хлорид устайгаа хамт байж байгаа гэсэн үг. Натрийн хлоридын уусмал. Тэгэхээр энэ бол барын сульфат. Тэгээд барын сульфат гэсэн угаас ганц л хариу байна. Натрийн хлорид ингээд 5-ын бол С хариултан зөв байжээ. За 2 грамм кальцийн карбонат гэж. За кальцийн карбонат. За тэгэхээр 2 грамм гэдэг бол массыг хэмжиж байгаа учраас массыг бол жингээр хэмждэг. Тэгэхээр жинтэй юм энэ хоёрын аль нэг нь. За 50 см3 давсны хүчлийн уусмал. За энэ бол шингэний эзлэх хүнийг хэмжиж байгаа учраас 50 см3. За бюретгийг сонгох юм байна. Ингээд 6-гийн одоо нэг 50 см3 хүчлийн уусмалт хийжээ гэдэг чинь. Тэгэхээр одоо бюретик нэг л оновчгүй л байна л та. За ингээд 6-гийн A болж таарлаа. Лабораторийн нөхцөл давс гаргаа авах арга нь тодорхой үе шатуудтай байдаг. Илүүдэл кальцийн карбонат болон давсны хүчлийн уусмалаас кальцийн карбонат ба давсны хүчил. За энийг үгээр бичих хэрэгтэй л доо. За кальцийн карбонат нэмэх нь давсны хүчил. За нэгдүгээрт нь эн чинь суйрлаг давс дээр хүчлийг нэмээд ингээд саармагжуулах юм процесс явуулжээ. За саармагжуулах гэсэн хариулттай BC2 айл нэг нь. За дараа нь энэ дээр кальцийн хлорид болон давсны хүчил чинь давсны хүчил чинь устрогчийн хлорид шүү дээ. Устрогч ба хлорид гэсэн юм хоёр жижиг хэсгээс тогтож байгаа шүү дээ. Тэгэхээр кальций чи хлоридтэй нийлээд устрогчийн карбонат чинь нүүрс хүчлийн хий ба усын үүсгдэг тий. За нүүрс хүчлийн хий нэмэх нь ус үүсдэг. За тэгэхээр энэ дээр кальцийн карбонат ч уусмал хэлбэртэй байна шүү дээ. Тэгэхээр энд шүүх юм юус яг илүүдэл юугаар шүүдийн нэрээ. Кальцийн карбонатаа илүүдлээр авдаг байхгүй. Тэгэхээр энэ ургалын бүтээгдэхүүнд ус кальцийн хлорид байгаа. Ус байгаа. За тэрнээс гадна илүүдэл кальцийн карбонат гэдэг байхгүй. Тэгэхээр энэ хоёроо яах ёстой вэ гэхээр шүүн. Шүүлтүүрийн цаасны дээд талд нь кальцийн карбонат байгаа. Доод талд нь энэ шүүгц дотор кальцийн хлорид болон кальцийн хлорид ба ус байгаа. Энэ хоёрын нийлбэр байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд шүүчээ дараа нь ууршуулад хөргөх буюу 7-гийн бол С хариулт нь зөв байжээ. За 8-д нь нэгэн элементийн атомын электроны хуваарлтыг зураг өгдөжээ. Энэ элементийн уялаг хүснэгтэнд эзлэх байрыг зөв илэрхийлсэн нь аль вэ гэхээр энэ бол үе гэдэг бол давхраатай тэнцв. Хэдэн давхраатай байна вэ гэхээр 1-р давхраан дээр 2 электрон 2 давхраатай байна те. Тэгэхээр үе нь бол 2 гэдгийг дуулна гэсэн үг. За бүлэг гэдэг бол үндсэн бүлгийн элементүүдийн хувьд бол гадна талын давхраан дээр байрлах электроны тоо. За гадна талын давхраан дээр байрлах электроны тоо. Энэ бол 3 байна. Энэ хоёроо олж таарлаа. За тэгвэл энэ дис дугаар нь болохоор 1-р давхраан дээр 2 электрон, 2-р давхраан дээр 3 электрон ингээд нийт 5 электронтой байна те. Тэгэхээр энэ 8-ын бол С хариулт нь зөв байжээ. Дараах атомуудаас аль нь тэнцвэр тооны протон болон нейтронтой вэ? За энэ доор нь байгаа тухайн элементийн дис дугаар буюу протоны тоо, электроны тоо, зөмийн цэнэгийн тоо тэнцвэр байдаг те. За тэгэхээр энэ бол 18 протонтой, нейтроныг олохдоо
энэ дээр нь байгаа тухайн элементийн харьцангуй атомаас, өөрөөр хэлбэл энэ доор байгаа нь протон гэдэг гэсэн үг байхгүй юу? Нейтроныг олохдоо атомаас протоныг асах хэвээр атомаас нь 40 юм чинь 40-оос 18-ыг асаад 22 протонтой болно гэсэн үг. За 22 нейтронтой. За энд бол 1 протонтой 1-ээс 1-ийг асаад тэг нейтрон. Энд бол 11 протонтой 23-аас 11-ийг асаад 12 нейтронтой. Энд бол 7 протонтой 14-өөс 7-ыг асаад 7 нейтронтой. Ингээд протон, нейтроны электроны тоо. Электроныг мартчихсан байна шүү дээ. За энэ дээр 18 электронтой. Ягаад гэвэл дис дугаар буюу протоны тоо гэдэг бол цахилгаан сармаг атомын хувьд бол электроны тоотой тэнцвүүлтэй. За энд бол хэдэн электрон байна вэ гэхээр 1 протонтой. Энд бол протонтой тэнцвэр юм чи 11 электронтой. Энд бол протон 7 юм чинь электрон 7 гээд ингээд D хариултанд байжээ. За үлэг үснэгтийн 7 дугаар бүлгийн элементүүд болох ботор, холоор, бромын тухай мэдээлэл зөв. За ботор, холоор, бром, йод их ч асуугаагүй байна л да. За ботор бол цайвар, шар, тэгээд хий. Холоор, шар, ногоон, хий. Бром, хүрэн, бор, шингэн. Йод бол бэхэн ягаан буюу талс татуу. За ур шараа бэхэн ягаан. За бор болчихдээ шүү дээ уусмал. За ингээд бараан бүлгийн дагуу доошлоход галогенидийн өнгө цайвараас бараан болж өөрчлөгдөнө гэдэг нь бол зөв. Бүлгийн дагуу доошлоход нягт нь бол багас нь биш ихс нь яагаад вэ гэхээр хий шингэн хатуу болно гэдэг бол нэгт бол өсөж байгаагийн нэг илрэл. Эдгээр нь өрөөний температурт хий төлөвтэй гэдэг нь худлаа. Эдгээр нь бүгдээрээ металл гэдэг нь худлаа. Бүгдээрээ металл биш юм аа. Ингээд 10E. За дараах зурагт өстрөгчийн ялгаатай хоёр атомыг харуулсан зургийг сайтар ажиллаад 11-ээс 13 дахь атом бүрийн цөмөөс хамгийн хол оршиж байгаа жижиг хэсэг нь атомын төвд нь нэмэх цэнэгтэй цөмөөс хамгийн хол оршиж байгаа нь энэ электрон юм аа. Электрон. Ингээд 11-ийн бол C хариултанд зөв байсан байна. 12 Y атомд байдаг харин X атомд байдаггүй жижиг хэсэг аль нь вэ гэхээр Y атомд байдаг гэхэр чинь за одоо X атомын хувьд бол энэ дис дугаар нэгтэй тэгээд нэгдүгээр элемент ч устрагчдаас нэгтэй нейтроны тоог болохдоо 1 протонтой 1 нейтронтой гэхэр чинь энд бол Y1 энэ бол нейтроны тоо нь бол 1 байгаад байна шүү дээ. Тэгэхээр за энэ дээр би ингэж хэлэх хэрэгтэй байсан байна. X бол нейтрон байхгүй байхгүй. Би сая энэ дээр за ингээ. X бол нейтрон байхгүй. Тэгснэ цөм нь 1, протон 1, электрон 1 байгаа байхгүй. Энэ бол цөмийн цэнэгийн тоо, электрон 1 байгаа байхгүй. Тэгэхээр эндээс энийг асаад их гарсан гэсэн. За Y-ийн хувьд бол яасан бэ гэхээр энд бол 1 ширхэг протон байна. Тэгээд 1 ширхэг электрон байна тий. Тэгээд энд 1 нейтрон байгаа байхгүй. Тэгэхээр протон дээр нейтроны тоог нэмжээж атом масс буюу энд тавигддаг тоо гардаг байхгүй. Тэгэхээр энэ нь 2 гэсэн байхгүй. Нейтрон нь энэ дээр бол нейтрон 1 л харагдаад байна л та. За тэгэхээр 11-р атом бүрийн цөмөөс хамгийн хол оршиж байгаа жижиг хэсэг нь электрон шүү дээ. 12-д нь Y атомд байдаг харин X атомд байдаггүй нейтрон байна. Тийм энд чинь массын тоо асуугаагүй шүү дээ. Масс нь энд харагдахгүй шүү дээ. Тэгэхээр зөв байна. Нейтрон 1, протон 1 байгаа. За электрон 1 байгаа. Тэгэхээр Y атомд байдаг нь бол нейтрон бол 1 байхад X атомд байхгүй. Тэгэхээр энэ бол 12-ийн бол B хариулт нь зөв байжээ. X болон Y атомууд нь хоёулаа саармаг байгаа шалтгааныг тайлбарлана уу гэвэл электрон болон протоны тоо нь тэнцвүүл байх юм бол энэ бол саармаг байна гэсэн үг.
За 14 дугаар тест руу оръё. Уялаг үснэгтийн 8 дугаар бүлгийн элементийн тухай аль мэдээлэл нь зөв бэ гэсэн чинь бүгд гадаад давхраандаа 8 электронтой гэхээр 8 дугаар бүлгийн гелий, неон, аргон, криптон, ксенон. Энэ гелий чинь 2 дугаар элемент учраас 1s2. Энэ 10 дугаар элемент учраас 1s2. 2 биеийн 6 байдаг бол энэ аргон 18 дугаар элемент гэдэг учраас за энэ электрон байгууламжийн томьёо бол энэ дээр нэр үзэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр яг үндсэндээр бол ингэн гелий бол ерөөсөө гадаад давхраандаа 2 л электронтой байхгүй. Яг тэгвэл үеийн нэг учраас нэг давхраатай. Тэгээд энэ гадаад давхраандаа 2 л электронтой. Тэгэхээр бүгд биш. Яг энэ гелийгээс бусд нь бол гадаад давхраандаа 8 электронтой учраас бүгд гэдэг нь худлаа. Эдгээр нь хүчил төрөгчтэй уралд ордоггүй шүү дээ. Энэ чинь нэр дэхийнүүд чинь гадаад давхрааны электрон нь бүрэн дүүрэгдсэн байдаг учраас баг ихэнх нь ямар ч ер нь бол нэгдлээр үүсэгдэггүй. За бүгд өрөөний температурт хий гэдэг нь зөв. Эдгээр нь байгаль дээр нэгдлийн байдлаар оршдог гэдэг нь худлаа дандаа дан байдлаар оршдог. За уялаг үснэгтийн бүтцийг илэрхийлсэн зураг өгөгдөжээ. Үүнийг ашиглан дараах мэдээллүүдэд тохирох элементүүдийг зөв харгалзуулсан хэсгийг сонгоно гэж байна. За устдаа эрчимтэй уралд ордог металл бол мэдээж шүлтийн металл 1-ийн А бүлгийн металл гэж таарна. За тэгэхээр энд бол би 1-ийн Б-тэй хариулт энэ хоёрын аль нэг нь өрөөний температурт хий төлөвтэй байдаг элемент. Тэгэхээр энд бол ботор, хлор, бром байна. Бром чинь шингэн штэ. За дараа нь 4 гэхээр чинь нүүрс дөрөвч захиурын хатуу. За тэгэхээр өрөөний температурт энэ чинь острогч литий, натрий, калий, берилий, магний байна. Эдгээр чинь бүгд хатуу штэ металлууд учраас. За тэгэхээр өрөөний температурт ганц хийн төлөвтэй нь гелий, инертийн хийнүүд ч угаасаа хатуу байдаг штэ. Тэгэхээр өрөөний температурт хий төлөвтэй байдаг элемент бол 2-ын A хариулт нь зөв байна. Гадаад давхраандаа 2 электронтой гэхээр ерөнхийдөө 2-ын А бүлэгт байж таарна гэсэн үг. Тэгэхээр 3-ын E. За дөрөвт нь болохоор галганы бүлгийн элемент гэхээр чинь 7 дугаар бүлэг шүү дээ. Тэгэхээр C гэсэн үг. Ингээд 15-ын E хариулт нь зөв байжээ. Металл зэсийг сулруулсан давсны хүчилтэй уралд оруулахад ажиглагдах зүйл гэхээр зэс нь идэвхтэй игнэнд острогчоос хойно байрладаг. Энэ идэвхгүй металл нь ерөнхийдөө дангаараа байвал энэ урал явагддаггүй те өөрчлөлт ажиглагдахгүй урал явагдахгүй гэдэг хариулт буюу D хариулт нь. Кальци устдаа уралд ороод өргөн тэгшгэлийг зөв бичээ гэхээр ус гэдгийг бас юу гэж задлж болох вэ гэвэл острогчийн гидрооксид гээд одоо үзэж болно. За тэгвэл кальци бол устдаа уралд орохоор яадаг вэ гэхээр кальцийн гидрооксид дээр нэмэх нь кальцийн гидрооксид дээр нэмэх нь острогчийн хийг бол үүсгдэг. Ингээд аль хариулт нь зөв байсан бэ гэхээр 17-гийн C хариулт нь зөв байжээ. A, B, C гэсэн 3 металл дээр сулруулсан хүчил ба усыг нэмсэн. За A, B, C гэсэн 3 металл дээр нэгдүгээрт нь сул хүчлийг нэмсэн, хоёрдугаарт нь усыг нэмсэн. Дээрх туршилтын үр дүн сайтар ажиглаад хамгийн идэвхтэй металл нь уралд ордог байвал уралд орж ил байвал идэвхтэй байна гэсэн үг. Хэрвээ уралд орохгүй байвал идэвхгүй байна гэсэн үг. Идэвхгүй байна гэсэн үг. За тэгэхээр идэвхгүй нь аль болж таарав? За острогч ус уралд орсон острогч ус. Энэ бол хамгийн идэвхтэй нөхөр байна. A бол хамгийн идэвхтэй нь. Уралд ороогүй хамгийн идэвхгүй нь B байна. Дараа нь острогч ус уралд ороогүй гэхээр дунд идэвхтэй. Тэгэхээр хамгийн идэвхтэй нь бол A буюу 18 A буюу острогч байжээ. За сурагч 50 см3 шингэрүүлсэн олоорт острогчийн хүчил дээр 1 г кальцийн карбонатыг хийсэн. За шалгаар дээр юуг нэмсэн бэ гэхээр кальцийн агуурыг нэмсэн. За ингээд туршилтыг доорх үзүүлсний дагуу явсан урлагийн нөхцөлийг өөрчлөхөд за 50 см3 эсэлгүнд шингэрүүлсэн олоорт острогчийн хүчил дээр 1 г кальцийн карбонат.
За 1 г кальцийн карбонатыг хийж 30 секундын алхамтайгаар конус колбонлон түүнд доторх уруулын олонгийн массыг хэмжих туршилтыг доорх зурагт үзүүлсний дагуу явагдсан. За уруулын нөхцөлийг өөрчлөхөд уруулын урд хэрхэн өөрчлөгдөх вэ гэж. 50 см³ хүчил рүү 10 см ус ингээд уруулын хурд ихсэн шингэлвэл уруулын хурд буурна. Өөрөлдвөл их бодисын концентрац багасгаж ийн гэсэн үг шүү. Тэгэхээр уруулын хурд бол буурнаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол биш байна. Хүчлийн эзлэх үнийг бууруулахад уруулын хурд ихснэ, температурыг ихсэхэд уруулын хурд ихснэ гэдэг нь зөв байна. Яагаад гэвэл химийн уруулын хурдыг ихсгэх дөрвөн арга байгаа шүү дээ. За нэгдүгээрт нь их бодисын концентрацийг их байлгах, хоёрдугаарт нь температурыг их байлгах, гуравдугаарт нь катализатор нэмэх, за дөрөвдүгээрт нь гадаргуугийн талбайг ихсгэх гэсэн ийм дөрвөн хүчин зүйл байна. За тэгэхээр аль хариулт нь зөв байсан бэ гэхээр 19-ийн C хариулт нь бол зөв байжээ. За сурагч Бат тодорхой хэмжээний аммоны хлоридыг ус агуус стакан руу хийхэд усны температураар 21 градусаас 17 градус болж буурчээ. Уруулын төрлийг олж шалтгааныг тайлбарлана уу гэж байна. За тэгэхээр нөгөө 21 байснаа. Эхний температур нь бол 21 градус байсан байна. Хоёр дахь температур нь 17 градус байсан байна. Дельта Т-г олохдоо Т2-аас Т1-ийг асах ёстой. За тэгвэл 17 градусаас 21 градусыг асахаар асах 4 градус гээд температурын утга буурсан байна гадаад орчны. Тэгэхээр эндотерм дулаан шингээсэн буюу D хариулт нь зөв байсан байна. За одоо эндээс ямар туршилтыг тогтмолоор авсан бэ гэж байна те. За энийг бол хамгийн хялбараар хийх аргыг. За 23 ямар ч хэсэг хийж байгаа, хамгийн сүүлд нь 22-ыг хийя. Эдгээр түвшний аль нь хамгийн их илчтэй вэ гэж асуусан байна. За А түвшнээс бол температурын өсөлт 15. Температур их л өсөж байвал их илчтэй гэсэн. Температур бага өсөж байвал бага илчтэй гэсэн. Тэгэхээр хамгийн их илчтэй түвшин аль байсан бэ гэхээр A түвш буюу 23-ийн A хариулт нь зөв байж. За тогтмолоор авсан 22-ийн болохоор түвшний масс усны хэмжээ хоёрыг 100 г усны температурыг түвшний масс буюу усны хэмжээ хоёрыг тогтмол авсан. За дараа нь болохоор 24 агаараас дээж авч шинжилгээд агаарын найрлаганд азот хүчил төрөгч хамгийн өндөр агуулмжтай байсан ба эдгээрээс гадна аргон. За 24 дээр бол юу гэсэн байсан бэ гэхээр агаарын найрлагыг ингээд таваадсан чинь азот хүчил төрөгч эднэрээс гадна аргон, нүүрс төрөгчийн диоксид, хөхрийн диоксид, усны уур гэсэн ийм дөрвөн хий илэрсэн. Эдгээр дөрвөн хий аль нь бохирдуулагч вэ гэхээр S2 байна. За аргон бол ерөөсөө нэгийн энэ тэгээд яаж хийх зөв хариулт нь болох юм уу? Аль нь хөхрийн диоксид хүний үйл ажиллагаатай холбоотой шүү дээ. Нүүрс шатснаас үүсэж байгаа шүү дээ. 24-ийн C юм байна. Усны уур бол нэг тийм хор хөлнөл учруулахгүй шүү дээ. Ундны усыг шүүсний дараа холооржуулж ариутгаж хэрэгэлдэг. Ямар тохиолдолд усыг цэвэршүүлэхгүй ашиглаж болох вэ гэвэл үйлдвэрлэлийн хөргөлтийн системд үйлдвэрлэх хөргөлтийн ус нь гэрийн жорлон цэвэрлэх ус, уух усыг бол заавал цэвэрлэх ёстой. Ингээд 1 2 буюу B хариулт нь зөв байжээ. За ингээ анхаарлаа хандуулсан явдалд та бүхэнд баярлалаа.